Хүнд цаг үеийн стоик хуйлууд. Өөрийгөө хүчгүй гэж эндүүрэх алдаа бүү гарга. Юу ч тохиолдсон бай, чиний хамгийн хүчрхэг зэвсэг болох бодол, үйлдэлээ чи үргэлж хянах боломжтой. Хийгдсэн бүхэн чинь халуун төмөр дээр алах буулгаж буй мэт. Сахилга бацтай үйлдэл бүрийн дор бат бөх эвдэршгүй оюун ухаан бүтээгдэж байдаг. Заримдаа хийх цорын ганц зүйл чинь шуургыг тисэж гарахаар шийдвэр гаргах явдал байдаг. Харанхуй та нэгтээ гэрэл үргэлж бий. Учир нь бэрхшээл бүрээс сайн зүйл урган гарах боломж агуулгацдаг. Чиний даалгавар бол тэр гэрлийг олоод түүнийг тижээн өсгөж сорилтыг ялгалт болгон хуургах юм. Хим химжээ даруй байдал эр зөрөг. Энэ бол эвдэршгүй хүнийг бүтээх үндэс. Сахилга бацтай амьдрал нь тайван уян ухааныг бий болгодог. Төөрөгдөл анхаарал сарниулагч зүйлд үгүй гэж хэлэх хүсэл зоригийг хөгжүүл. Заримдаа бид хэсэг хугацаанд алга болж дараа нь илүү хүчрхэг болоод эргэн ирэх хэрэгтэй байдаг. Чи яг одоо байх ёстой газраа л байна. Чиний нөхцөл байдлыг байгаль өөрөө өгсөн бөгөөд энэ нь хувь заяагаа бүтээх суурь юм. Бат бөх оюун ухаанд хүрэхийг амьдралынхаа нэн тэргүүний зорилго болов. Энэ бол чамаас авч болохгүй цорын ганц зүйл. Хэрв чи харанхуйн дунд байвал хүмүүс итгэж түшиж болох гэрэл нь чи өөрөө бай. Алдар нэр эд хөрөнгөд бүүш он. Сэтгэлийн агуу байдалд тэмүүл. Хэрв бид зан чанараа хөгжүүлэхэд төвлөрвөл гадаад нөлөөнд автах улам бэрхшээлтэй болдог. Чамайг ариун зөв амьдрахад юу ч саад болохгүй. Яагаад аяллаа улам хойшлуулна гэж. Сэтгэл хөдлөлийн шууганыг ухаанаар зүсэж ай. Хэрв бид аливаа зүйлийг илүү тод харж эхэлвэл анх бодсноос тэмч муу биш болохыг хурдан ойлгоно. Баатрууд зөвхөн бэрхшээл дундаас төрдөг. Хүнд хэцүү цаг үе бол амьдралын эцсийн шалгалт. Бурхад чиний жинхэнэ хүч чадлыг харахыг хүсдэг. Харанхуйн эсрэг зөрөг, сахилга бат, мэрэгэн ухаан, үннээр тэмц. Ингэснээр аажимдаа гэрэл өөрийгөө ил гаргаж эхэлнэ. Энэ мэдчлэн стоицизм болон ухааны агуулгатай контент үзхийг хүсвэл лайк дарж, subscribe хийгээрэй.